Улсынхаа тамирчин нэгдүгээр кор нэгдүгээр гарч байгаа тамирчин маань бол юу юм бэ? Манайхан YouTube сувгаар те ороод үзэж болно шүү кор нэг гээд. Тэгэх юм бол шууд амжилт байгаа те. YouTube одоо юм шууд амжилт бас явагдаж байгаа. За тоглолт маань эхэлсэн. За цэнгэр булангийн тамирчин маань бол жоохон нуруу өндөр байна те Ираны тамирчин. Тийм байна. Лебанон бол За амжилттай толгойд бол маш мэдрэмжтэй давталгааныг хийж 3 оног өөртөө авч байна. За тэр доор энэ тэмүүлдэг өчигдөр бол энэ тоглолтод л Иранад зөндөө гаргасан шүү дээ. Ер нь бол Ираны бас тамирчдын одоо брэнд болсон өшгөлтүүд шүү дээ саяныхаа. Гидсэнд маш гоё давталгаа мэдрэмжтэй тэр хүний одоо сул хайж байгааг бол маш сайн харж байна. Нуруунаас ялангуяа их давталгаа хийж оноо аваад байгаа Иран улсын тамирчид маань өөртөө мэдрээд бас тэр давталгааныг бас маш одоо ихтэйгээр хийж оноо авч чадчихээн. За өчигдөр жингийнх нь 2 тамирчин алт авцаа. Одоо энд бол бас 5 гэж л үзэж байгаа шүү дээ тий. Сэтгэл зүйтэй өстой гоё тоглож байна. Тоглолтыг бол угаасаа өөртөө давмгаа байдлаар бол авч чадчихээн. Лебанон улсын тамирчин манаас одоо 9 оноо бол нөхөх боломжтой 1 минутад тийм ээ. Тийм учраас бас маш сайн ажиллах хэрэгтэй. За 11-0 болгож улам оноо холдуулсан байна. За уг нь гоё толгой товтлсон боловч хараахан бол оноо гарсан бол Лебанон улсын тамирчин гар зохиодг нь араас нь болдго юм болов. За бас гар зохихоор бас дээшээ шууд бас энэ хөл гарч ирээд байна л да. За ингээд оноо нээлтээр эхний үеийн алдыг Иран улсын тамирчин маань авч байна. За ингээд 2 дугаар үед бүр За 2 дугаар үеийн тоглолт эхлэхэд бэлэн боллоо. За нэгдүгээр үед бол Ираны тамирчин өөрийгөө илүү гэдэг л одоо мэдэрсэн шүү дээ тий. Тийм учраас бас Либаны дасгалжуулагч одоо ямар зөвлөгөө өгсөн байна тийм ээ. Одоо энэ багш дасгалжуулагч нар ингээд минутын хугацаанд амарч байгаа хугацаанд л одоо багшийн зааварчилгаа зөвлөгөө тэгээд өөрийнхөө тоглолтын арга барилыг бас өөрчилж гарч ирэх хэрэгтэй байна тий. Ямар боломжоор хавчих вэ? Маш гайхамшигтай. Толгойн бас оноог бол зүгээр ядах юмгүй авч штэ тийм яриа бас тамирчин. За ингээ гинцнээс нэг жонаас 8 тэгээд цаатаа тэргүүлж хэллээ. Тэгээд дөнгөж тоглолт эхлээд 30 секунд явах танд бол 8-ыг. Лебанон улсын тамирчин уг нь бол контактаас харах хийж чадаагүй байгаа юм байна шүү дээ тийм байна. Доороос яг нэг хөвггүй л л та. Тийм өшгөлээд байгаа боловч харах оновчтой өшгөлтөл ерөөсөө хийхгүй байгаа юм байна. За нэгдүгээр дивизийн дээр бас Монгол улсын тамирчин маань тулалдж байна. 2 дугаар үеийн тоглолт нь бол эхэлсэн явж байна. За ингээ наалдахтаа л хөнкөө оноод штэ. Ингээ 10 тгийн харьцаатай болж тэргүүллийг улам баттгаж байна. Одоо ахаа 2 оноо авахд 7 оноо нээлттэй аваад шилдэг 8. Тэгээ нуруунаас нэрээ зангаал нуруунаас сая. Энэ бол одоо нуруунд одоо оноо авахыг Иранчууд бол бүгд төгсөж дээ тий. За ингээд Иран улсын тамирчин маань шилдэг 8 руу шалгав.
Al-Zubair Al-Mir Abdulaziz, and in red representing Kazakhstan, Abubakir Salamov, Court 2. Оролцооны зэрэгтэй чөлөөлөн 3 кг хэмжээгийн шилдэг 8 тамирчны тулаан бүх талаас гарч ирсэн Өзбекстан улсын тамирчин Назарали Назаров өрсөлдөгч яллаа. 3 дугаар дэвжээ дараагийн тулаан. Эрэгтэй чөлөөний 87 кг хэмжээний мөрмөс 3 дугаар дэвжээ бүх талаас Ялдан улсын тамирчин Сале. Удаан талаас Бүкнэн Солонгос улсын тамирчин Пакво Кё. At the court 3, we started the quarterfinal match in the men's weight 87 kilos, and we're welcoming in blue, representing Jordan, El Sharabati Saleh, in red, representing Republic of Korea, Park Wo-kyung, court 3. Ladies and gentlemen, the court 2, we're starting the quarterfinal match in the men's weight 87 kilos, and we're welcoming in blue, representing Iran, Yazdani Mohammad Hussein, and in red, representing China, Meng Ling Quan, court 2.
Дэдэн зэрэгтэй чидэн 87 кг жинхэнэ хагшигчид тулаан бүгдээс гарч тулсан бүгд найрамдах Солонгосын тамирчин Пак Хо-кё хөлсөлдөгч хэмжээнд автор медалийн төлөөлөлтөөр шалгарлаа. дэдэн дараагийн тулаан эмэгтэйчүүдийн 53 кг жинхэнэ хагшигчид шатны тулаан бүгдээс бүгд найрамдах Солонгосын тамирчин Зоо Чо Udan talası udan Solongsosin tamирчин Xiaoyawa. Ladies and gentlemen, the court 2 in the semi-final match in the men's weight category up to 87 kilos. Winner is Park Woo-hyuk representing Republic of Korea. And we are welcoming next athletes to the court 2 and for the semi-final match in the women's weight up to 53 kilos. And we're welcoming in blue, representing People's Republic of China, Zhou Chu, and in red, representing Republic of Korea, Seo Yu-won, Court 2. Ордоор дэжэн 87 кг жинхэнэ хагшигчид шатны толгоор гисдэн бүх талаас бүгд найрамдах хэдэн тусын тамирчин бэлэн болсон байна. Ингээд хөх болонгаас Солонгос улсын тамирчин Жанжун, Улаанбулангаас Иран улсын тамирчин Хажимас тамирчин байна тийм ээ. тийм ээ. За энэ хоёрын хувьд бол одоо энэ тэмцээний бас хамгийн онд сонирхолтой тулаан гэж хэлж болно тийм ээ. Тийм 63 кг-ийн хоёр одоо хамгийн өндөр чансааны хоёр одоо хоорондоо алтан медалийн төлөө гарч ирсэн байна. За энэ хоёр тамирчны хувьд бол одоо бүр өсвөр бага наснаасаа л одоо од болоод эхэлсэн. Тий. Амжилтуудын олон амжилтын эзэн болсон. За тамирчин байна. Жанжууны хувьд бол Солонгос улсын одоо хамгийн одоогор бол хамгийн алдартай тамирчин байгаад байгаа. Олимпийн медаль, медаль, авч үзээгүй медаль байхгүй. 2 оног гоё авлаа. Иран улсын тамирчин маань. За Иран улсын тамирчин Хажимасгийн хувьд ч гэсэн Олимпийн медалаас бус бүх медалийг бас авцсан байж байгаа. Залуу настай ч гэсэн. Ийм л гайхалтай нэгэн үеийн шилдэг төлөөлөлд хоорондоо тулчаад байна.
За ингээд хоёлоо гидсэн татлагаанууд гараад 4-2-ын харьцаатай тоглолт үргэлжилж байна. За энэ өшгөлтөд Иран улсын тамирчдад бүгд маш чадварлаг одоо өшгөлж оноо авч шүү дээ тийм ээ. Тий, одоо Иран улсын бас борлого техникүүд юм брэнд өшгөлт нь байна. За одоо амархан авч байна да. 8-2. За 58 кг-д бол бас Иран Солонгос улсын тамирчид. За толгойд бол маш богино зайд. Үнэхээр гайхалтай мэдэрч авлаа. За 58 кг-ийн тоглолт бол бас яг л ийм явцтай тоглолт болоод Иран улсын тамирч алтан медаль авсан. Өнөөдөр Солонгос улсын тамирчид Ираны улсын одоо алтан медалийн одоо бүх яг зогсоох нь үгүй гэдэг шийтгэндээ. Арай улс бол энэ тэмцээнд бол үнэхээр хүчирхэг байгаа. За хэлтээчүүдээ ангид 3 алтан медаль авсан байж байгаа тий. За энэ хоёр тамирчны хувьд хоёулаа бас 58 кг хэмжээнд тулддаг гэсэн. Одоо бол ингээд дээш өгсөд 63 кг хэмжээнд тулдж байгаа. 58 кг хэмжээнд хоорондоо бас таарч тулдчихсэн тийм ээ. Тий. Ер нь бол олон хэмжээнд хоорондоо бас тулаанууд. Энийхээ тоглолтыг бол маш сайн мэддэг хоёр. За 13-7 6 оны зөрүүтэй сүүлийн 20 секунд явж эхэлсэн. Нэгдүгээр үед босоод өдөө 17 секунд хэлтлээ. За Жанжуун бас мэдээж тактика боловсруулж гарч ирсэн байгаах. За ер нь бол тэмцээнд ирэхээсээ ч өмнө тий, ер нь бол таахаа тамирчинтай таарна гэдгээ бол тооцсон байгаа. За Ираны баруун хөлний толгоор өсгөж байгаа шүтүүд аюултай. Яг тогтоож байгаад яг эсрэг тамирчны яг хамгаалт одоо буусны дараа л өшгөлж аваад байгаа нь маш гоё мэдрэмжтэй өшгөлтээр яг үнэхээр за энэ өшгөлтийг бол хаах зогсоох боломж үнэхээр алга тий. За ингээд эхний үед 16-7-гийн харьцаатай Иран улсын тамирчин Хажимасын ялтыг авлаа. Алтан медалийн тоглолт төр үнэхээр тайван гоё сэтгэл зүйтэй нөө. За хоёрдугаар үе эхлэх бэл болсон байна. За энэ хоёрын хувьд өсвөр наснасаа л хоорондоо тулдаад эхэлсэн тамирчид. За ер нь бол арай залуучууд өсвөр насндаа бол Солонгос улсын тамирчин Жанжуун илүүрхээд байсан тийм ээ. Одоо бол насанд хүрсэнээс хойш за ер нь Иран улсын тамирчин илүүрхээд байгаа. Тэгж байна. За ер нь бол оноо алдахгүй ойролцоо явж байхад бол сүүлийн үе дээр Солонгос улсын тамирч бас тасарч болох юм тийм ээ. Оноо тасарчвал тэгээд барьж бол чадахгүй шүү дээ тийм. Хойд бол хөлийн ажиллагаа хөлбөрийн хувьд бол арай илүү өгнө. За Ираны хувьд бол тэнцвэр. За тэгээд яг дархан өшгөлт нь л байгаад байгаа. Урд төлийг сайн хамгаалах хэрэгтэй бол тэгэл. За энэ өшгөлтийг л одоо зогсооход үнэхээр хэцүү байна. За хөнгөн 3 жингийн тамирчид бол Ираны 3 тамирчин бол энийг зүгээр маш чадамгай хийж гинэ өө. Урлагийн хэмжээнд л аваад. Мэдээж энэ өшгөлтний ард бол мянган одоо давтсан одоо давталтайгаа бэлтгэлийн үр дүн байгаа. Тэгэхээр манай Монгол одоо өсвөрийн тамирчид манаас үзэж ивэл те. За эндээс одоо суралцах хэрэгтэй. За одоо
тавтыг болсон. Одоо За, баг Солонгосын тамир Жанжууны хувьд бол энэ өшөлтийг мэдхгүй хамгийн сайн мэдчихэж Тий, байгаа. ер нь бол Тэгээд тэгээд үнэхээр хааж болохгүй байна. хамгаалж чадахгүй байна гэдэг чинь тэр хүний ямар сайн одоо ур чадвар эзэмсэн байгаа нь харагдаж штэ тийм ээ. Доор өшөглөөд доотлол дээрээ төлрөөд хаах гэж байтал дээшээ Дээшээ явж явж байгаа тийм ээ. Маш гоё тактиктэй. Маш гоё мэдрэмжтэй тамирчин байна оо. Манай Солонгосын тамирчин маань бол бас мэдрэмж өндөртэй гоё тамирчин шүү дээ. Хөлийн уртыг бол нэрээ үнэхээр сайн ашиглаж байна. Толгоонд одоо ерөөсөө ядах юмгүй шүлж байна. Гидсэн төшөлж байгаа юм шиг толгоонд шүлж байна. За дахиад толгоор явж лээ. За ингээ 11 одоо торгуулаад 11-1-ийн харьцаатай 10 онооны зүрхтэй олж гинэ үү. Солонгос улсын тамирчин баг эвдэрх гээд байна да. Солонгос улсын тамирчин. Ер нь Олимпийн медальтай тамирчин. Дэлхийн авраг өсвөрийн дэлхийн авраг, тий. залуучуудын дэлхийн авраг, насан туршидын дэлхийн авраг. Ийм мундаг тамирчныг ингэж ил өргөж байна гэдэг. Иран улсын тамирчдын бэлтгэлжилт ямар өндөр түвшинд байгааг бол үнэхээр харуулж байна. За, Жанжууныг одоо ингэж ил өргөж чадж байгаа. Одоо өөр тамирчин бол ховор шүү. Ховор. Үнэхээр ховор тохиол. Тэр Ираны тамирчин маш гоё тоглолтыг үзүүллээ. За, жилийн өмнө энэ хоёр хоорондоо таарч тоглож ирсэн тоглолтоос бол тэнгэр газар шиг. Тэр хооронд Иран улсын тамирчин ямар их хөдөлмөрсөн бол